79 сая 350 мянган төгрөг. Төлөөтэй мэдрэл муутай юм шиг ажилдаг. Трендийн судалгааг бол бүр үнэхээр аимшигтай байдаг. Оо тий энэ дээр дахиад нэг юм байна. Пүм. Хаваалцсан. Бурхан бостой юм аашин тий. Энэ 222 сая 870 мянган төгрөг. Ингээс би хизээж Монгол дахиж амьдрахгүй. Энэ хүний галзуу гэхгүй юм бол өөр хиний галзуу гэх юм бэ? Төгөө 116. Энэ хүнийг мэдгүй хүн байхгүй. Энэ хүн сүүлийн хэдэн саржангаа бүр галзуурж байгаа. За ялангуяа 10 хоногийн өмнө бол бүр галзуурсан. Нэг өдрийн дотор 80 орчим сая төгрөгийн борлуулалтыг амжилттай хийж чадсан. Тэгээд дэлхийн зах зээл дээр байгаа 22500 community дундаас шилдэг 8-т нь орж чадсан. School гэх платформ байгаа. Энэ бол дэлхийн community-гийн community-гийн хамгийн шилдэг платформ гэж хэлж болно. Энэ платформ дээр шилдэг 8-т орж чадсан байна. Одоо түүний сарын дундаж орлого хамгийн багадаа 200 сая төгрсөн. Бодод үзтээ guys. Сарын орлого нь хамгийн багадаа 200 сая төгрсөн. Миний тооц болж байгаа. Тэгэхээр энэхүү бичлэгээр Төгөө 116 гэдэг хүн хэрхэн сарын орлогоос 200 саяас дээш төгрөг хүртэлх болгож хөгжүүлж энэхүү борлуулалтыг хийдэг вэ? Энэхүү маркетинга яаж хийдэг вэ? За мөн нэг өдрийн дотор хэрхэн 80 саяын борлуулалт хийсэн бэ гэдэг энэ хүний бизнесийн талаар, орлогын талаар ноу-хав, нууцуудыг задлж илүү дэлгэрүүлж ярих болно. Тэгэхээр хамгийн түрүүнд Төгөө 116-гийн яг гол бизнес буюу хамгийн том орлогын их үүсвэр нь юу вэ гэдэг талаар ярьцгаая. Тэгэхээр энэ бол Mindset Mastery Academy гэдэг community байгаа. За энэ хүний хамгийн гол орлогын их үүсвэр бол Mindset Mastery Academy буюу School гэдэг платформ дээр барьсан өөрийнхөө үүсгэсэн community байгаа. За яг одоо үед бол community суурьтай бизнес бол хамгийн өндөр ашиг орлоготой, хамгийн тэр хүнийг хөгжүүлсэн, тэр өөрийн сонирхлын бүлгийг олж нэгдэж болох, хөгжиж болох team платформыг Alex Hormozy гэдэг хүн байгуулсан. Дэлхийд дээр маш том viral болж байгаа томоохон бизнесүүд, томоохон бизнесмэнүүд, томоохон энтерпренерүүд бол энэ чинь өөрсдийнхөө community-г зохион байгуулж тэгээд сар болгоны subscription системээр гэж мөнгө олдог. Бас community-д орж ирсэн хүмүүстээ өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ хуваалцаад сургалт ороод хөгжүүлээд явдаг ийм платформ байгаа. За Төгөө 116-гийн хувьд бол Mindset Mastery Academy 2.0 гэдэг community-г бол энэ чинээ байршуулсан байгаа. За энэ дотор бол одоо ингээд энд харагдаж байгаачлан хэдэн зуун цагийн сургалтууд байгаа. За энд бол одоо жишээлх юм бол амжилттай амьдралыг бүтээх зураг төсөл гэдэг сэдвтэй хичээл энэ ороод үзэх юм бол дотроо маш олон дид сэдвтэй тарих эрхийн ажилтны smart goal гэж юу юм, өрөөдлийн самбар, стратеги төлөвлөлт, action plan гаргах гэх мэтлэн маш олон сургалтууд одоо ингээд нэг сэдв дотор байна. За тэгээд цаашлах юм бол mindset master буюу хүн хүний хөгжилд тэ яг сүслэг байдал сэтгэл зүгээр ямар байх хэвээр энерги менежмент гэж юу юм, цагийн менежмент гэж юу юм, мөнгөний менежмент гэж юу гих мэтчлэн бас төлбөртэй сургалтууд байж гэн. За тэгээд ингээд сар болгоны subscription системээр ажилладаг бизнес. Цаа чи яг энэ бизнесээрээ сард хамгийн багадаа 220 орчим сая төгрөгийн орлогыг олдог. За тэгээд энд бол маш олон хэдэн зуун цагийн сургалтууд байрсан байгаа. Тэгэхээр энэхүү өөрийнхөө academy, өөрийнхөө community-ийн маркетингийг хэрхэн яаж хийдэг вэ гэдэг талаар ярилцъя. Тэгэхээр бид нар бүгдээрээ мэднэ 21-р зуунд хамгийн хүчтэй маркетинг бол дижитал маркетинг. Дижитал маркетинг дундаас social маркетинг буюу видео, reels, контент маркетинг бол хамгийн хүчтэй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүн энэ зүйлийг тултал ашигладаг буюу энэ зүйлийг хамгийн чухалд үзэлж, фокуслж, үнэхээр галзуу солиотой, мэдрэл муутай юм шиг ажилладаг. Хамгийн түрүүнд Instagram дээр цааш нь бол маш том маркетинг хийдэг. Өдөрт хамгийн багадаа 3 болон түүнээс дээш рилийг аплод хийж оруулдаг. За яагаад ингэж юм гэхээр social marketing дээр хоногшуулалт гэдэг зүйл маш чухал байдаг. Чинээс харах юм бол рилүүд нь ингээд амар хандлцтай байгаа. Бодоод үз. Би түрүүн сүүлд оруулсан 16 рилийнх нийт хандлтыг тоолж үзэхэд 3,671,100 views авсан байна. Боддоо guys. Энэ хүн өдөрт хамгийн багадаа 3 рил оруулдаг. Гэтэл сүүлийн 16 рил нь 3,671,000 views авсан байна. Хоногшуулах маркетинг гэж байдаг. Хоногшуулалт гэдэг зүйл байдаг. Төгөө гэдэг хүн дээр жишээ авах юм бол төгөөд маш олон хүмүүс дургу. Тэнгүүд эхлээд ингээд бичлэгүүд нь гарч ирээлээ, скил хийлээ, гүйлгэлээ. Үдэхэд энэ үздэг хүмүүс нь бол үзэнд үгийн сонс нь юу ярих нь, яах нь, их нь бүгдийг нь үзэн тийм ээ. Эхлээд за одоо оргил гэдэг хүн дээр матрикс өргөө төгөөд дургу байлаа. Ингээл гүйлгэл явжингууд рилийнхэн хүүк нь маш хүчтэй байдаг энэ үний. За тэгээд би нэг хүүкэнд нь нүрцчлөө. Энэ юу ярих гээд байна?
ингээд дуустал нь үзэн тийм. Тэнгүүд тэр маш олон рилүүдээс ингээд зарим нь ингээд үзэж байгаа. Тэнгүүд тэнчинс надаас санал нийлэх нэг зүйл гарч ирнэ. Нэрээ төөгөл хэлж байгаа болохоос энэ бас үнэн шүү. Тэгээ төөгөл хэлж байгаа болохоос шүү. Үнэн имэрч шүү. За ингээд нэг эхэллээ. За тэгээд рилүүд нь дахиад гарч ирэлээ. За ингээд төөгөл хэлж байгаа болохоос биш юу үнэн шүү гэдэг тэр сэтгэгдэл нь 4-5 удаа давтагдаад ирлээ. За тэгээ сүүлдээ бүр төгөө ер нь дайчгүй залуу шүү гэдэг болж ирнэ. Тэнгүүдээ бүр сүүлдээ ер нь төгөө титгэдэг те энэ хүнтэй бүх юм дээр нь санал нийлдэг болж ирнэ. Нэрэл чи юм байсан байх шүү. Энэ хүн чи ийм хүн юм байна. Ингэ тийм байна гэдэг яг итгэлцэл үүсэж ирнэ. За нэгэнд итгэлцэл үүссэн бол энэ хүн ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчлэгээ надад санал болгоход би авахд хэдийнэ бэлэн болцсон байна. Тэгээд хэдийний сонсдог хүмүүс нь ч гэсэн ингээд шүүгдээд борлуулалт фанал нь ингэж явж байгаа. Instagram болон YouTube дээр контентууд хийлээ, хоногшуултууд явлаа, итгэлцэл үүсгэлээ. Тэгээд өөрийнхөө одоо broadcast channel руу оруулж бас мэдээлэл өгөн ингэж яваад өөрийнхөө яг юмнуудыг санал болголоо. Тэгээд худалдаа авах шийдвэрүүд гарлаа. Ингээд түрүүний mindset mastery academy руу орж байгаа хүмүүсийн тоо улам нэмэгцээр төгөө 116 гэдэг үний орлого улам нэмэгцээр байх болно. За одоо сүүлд цаач өдөрт хэдэн рил оруулж байгаа гэдүүлээд болоод үзье л да. Нөмөр 26-нд бол ингээ 3 рил оруулсан байна. Тэгээ таараа өдөр алхасгүй контент оруулж байгаа. Бали руу явахаас өмнө маш их яриа рилийг хийжсэн. Цаашаа бас Instagram дээр хийж байгаа social marketing дээр ийм аргыг ашигладаг. Нийт оруулж байгаа контентийнхоо 20-30%-ийг нь viral болгох тийм богинохон хүүкингтэй зөвүүн яг viral явах рилүүдийг оруулдаг. Үлдсэн 60-70% нь болохоор 70-80% нь болохоор их хвчлэн яриа рилнүүд байгаа. Яриа рил яаж юм гэхээр энэ хүний брендингийг илүү үнцэнтэй мэдээлэл өгж байгаагаар илүү их итгэлцэл төрүүлэх хөшүүрэг нь болж өгч байгаа. Тэнгүүд viral болох одоо энэ дээр харагдж байгаа те 4-5 гэх мэтчлэн эдгээр viral явах яриа биш рилүүд нь болохоор engagement үүсгэх, бусад рилүүдэд илүү engagement-тэй болох, алгоритмыг илүү ажилуулах, social marketing-ийн хамгийн чухал нэг зүйл чинь өөрөө хяналт авах, хяналт болгоны ард хоногшуулалт явж байгаа, хоногшуулалт явах тусам итгэлцэл бий болно гэдэг дөрөв мэд ажиллаж байгаа учраас ингэж байгаа. За тэгээд юу руу явахаас өмнө, балид очихоос өмнө дандаа ийм яриа рилүүд хийдэг байсан. Дундаа дүрсэн орсон дээдэл доотлолтой хар тэнгүүдээ дээдэлтэй дандаа ийм анхаарал татсан тийм сабтайтлуудыг оруулж өгч байгаа. Том мөрөөд. Ороо гэдэг рил гэхэд бүр fucking сая 800 мянган views авсан байна. Лайв хийгээд лайваараа шууд MMA дээрээ борлуулалт хийдэг. Mindset Mastery Academy-г товчлоод MMA гэдэг. Одоо энэс цаашаа ер нь MMA гээл ярьчаа. Сардаа 1-2 удаа лайв хийдэг. Лайв дээрээ маш сонирхолтой зүйлсүүд ярьж байгаа. Дундуур нь шууд MMA-ийн борлуулалтынхаа маркетингийг хийдэг. Шууд лайваараа дамжуулж борлуулалт маш их хийдэг. Нэг лайвын дунджаар нэг хэсэг 700-аас 800 хүн байсан. Сүүлд бол ер нь дунджаар байнгын 1000 хүн үздэг болсон байна. За Instagram дээр бол цааш маркетинга ингэж хийж эндээ рилүүдийг харах юм бол дандаа 500 1000 маш өндөр хандлтуудтай өөрөө алгоритм яаж ажилтгийг ойлгоцсон, хүмүүс юу үзэх туртайг ойлгоцсон. Тэнгүүтээ энэ хүний зорилтод хэрэглэгчтэй буюу яг энэ MMA-д орох хүмүүс хинбэ гэдгийг маш сайн тодорхойлсон байгаа. Тэднэрт ямар асуудал байгаа, тэр хэрэглэгчд нь өөрсдөө мэдгүй ямар асуудал байгаа, тэрэн дээр нь ямар гаргалгаа байдгийн гэдгийг маш сайн тодор харуулад тэгээд call to action буюу яг тэр MMA руу орох шийдвэр гаргахад дүрэлсэн үйлдэлүүдийг маш хүчтэйгээр хийдэг. Энэ хүн бол угаасаа тулцсан борлуулагч, бүхэл бизнесүүд, бизнесмэнүүд, энтерпренерүүд бүгд борлуулалт хийж байгаа. Борлуулалт маркетинг гэдэг зүйлийг хосоор нь эзэмсэн байж угаасаа ингэж өндөр дүн дээр тоглож байгаа, энэ өндөр түвшний орлогыг өгж байгаа. Ороод ирсэн хүмүүсээ гомдоохгүй, маш чанартай, маш одоо үр дүн сайтай тэр бүтээгдэхүүн үйлчилгээгээ өгдөг. Win-win хоёр талтай ашигтай. Трендтэй Instagram дээр дэлхийд олон улсад ямар контент рил болж байгаа тэрийг шууд хуулбарлаж байгаа. TikTok дээр ч бай, YouTube дээр ч бай, Facebook дээр ч бай, Instagram дээр ч бай viral явж байгаа зүйлсүүдийг дуурайгаад хийхэд яг л дахиад viral явдаг. Трендийг хийж авч байгаа.
трендийн судалгааг бол бүр үнэхээр аимшигтай байдаг. Контентын судалгаа, тэгээ маркетингийн судалгаа ер нь бол бүхэл төрлийн судалгааг үнэхээр аимшигтай гүнзгий хийдэг. Тийм энэ дээр дахиад нэг юм байна. Одоо энэ нэг хэсэгтэй ингээд уул тавьсан засалттай явж ийснэ энчнээс бүү хав алдсан. Бурхан бустай юм аашин те. Энэ бол бас дахиад нэг анхаарал татах арга. Одоо энэ чинь ингээл үстэй ингээл нөгөө хийдэг юм хийгээл ангууд хүмүүс жоохон үүдэж ирэн салгаж ирэн те. Тэнгүүд энэ чи бүүм халзан болчингууд төгөө чи халзан болчих юу яриад. Энэ яг өссөн. Энэ юу ярих гэж байгаа юм гээд амар үтж эхэлнэ. За бүгдээрээ одоо YouTube руу нөрөө. 75 art challenge-ийг эхлүүлсэн байсан. Тэрийг Instagram дээрээ төлхөө оруулж явж байгаа. За болов ерөөсөө YouTube дээрээ хийгээд YouTube руу хийгээд эхэлсэн байгаа. Тэнгүүд одоо энэ day 31-ээс эхлээд өнөөдөр day 56 хүртэл 25 өдөр алгасахгүй лого оруулсан байгаа. Энэ бас л яг адилхан контент маркетингийн контентыг үзэж байгаа хүмүүс дээрээ шууд MMA-ийн маркетингийг хийж байгаа. Яа тэгэхээр 75 extreme challenge дээр ном уншлага гэж байдаг. Ном уншлага school дээрээ буюу MMA дээрээ хийждэг. Тэнгүүд энийг үзэж байгаа хүмүүс MMA-ийн талаар бас дахиад сонирхно гэсэн. Тэгээд өөрийнхөө дахиад gym хийж байгаа өөрөх амьдралын хиймээгийг харуулна. Ийм болмоор байвал тэгээд ингэх хэрэгтэй шүү гэсэн зөвлөгөөнүүд өгнө. Тэгээд энийг бүр гүнзгий илүү сайн мэдгэх юм бол энэ бүхэн MMA дотор байгаа гэдэг маркетинг явж байгаа. Call to action-ууд бас явж байгаа. Wow Media-гийн үүсгэн байгуулагч Matrix өргөнд Wow Media бол бүх төрлийн контент сервис үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа бизнесийн маркетингд зориулсан зорилттой хэрэглэгч рүү чиглэсэн борлуулалтын контент хийхэд илүү тулгуурлаж ажилладаг. Хэрвээ танд энэ төрлийн контентын хэрэгцээ шаардлага гарсан бол доор харагдж байгаа сошиал хаягууд болон 8511 5865 дугаарт холбогдорой. Бичлэгтэй орё. Сүүлийн 1 сарын хугацаанд YouTube дээрээ оруулсан контент нь заяа би бас түрүүн тоолоод үзсэн. 432,000 views. 1 сарын дотор 432,000 views. Өдөр болгон vlog ингээд 1 сарын хугацаанд тасралтгүй хийж чадах хүн байна уу? Маш ховор те. Энэ хүн бол өөрийнхөө бизнесийн маркетингийг ингэж амар тултал хийж байгаа. Ийм амар шаргуу хөдөлмөрлөж байгаа. Сарын 200 сая гэдэг бол fucking нэрээ. Дэлхийн хүн болгон бас хийж чадахгүй. Ингэж амар ажиллаж иж, ингэж амар маркетинг хийж иж, ингэж амар борлуулалтаа хийж иж, ингэж амар хичээж ижил угаасаа энэ хэмжээний борлуулалтыг хийж байгаа. Энэ хэмжээний орлоготой байгаа. За тэгээ сүүлийн 1 сарын хугацаанд хийсэн контентуудыг харах юм бол за 21,000, 28,000, 62,000-д нэлээд өндөр үзүүлэлттэй байна. 19,000, 32,000, 29,000, энд 12,000 ингээд тоолоод үзэнгүүд 432,000 views авдсан байгаа. 432,000 views гэдэг энэ YouTube-ийн views-ээр дахиад энэ хүн мөнгө олж байгаа. За байж biggest ChatGPT-с асуугатай. YouTube дээр 432,000 views. Сэс хэдэн доллар олж байгаа. За мэдээж угаасаа CPM болон байршлаасаа хамаарат 1000 үзэлт тутмаас авах орлого нь бол янз бүр байна. Хэрвээ CPM нь $5 байх юм бол 432,000 үзэлтээс $2,161 хийж болж байна. $2,161. Хэрвээ CPM нь $2 байх юм бол $864 хийж болж байна. Гэл YouTube-ээс бас энэ хэмжээний орлогыг олж байгаа. Тэгээд YouTube-ийн бичлэгэн дээр түрүүний хэлсэнчлэн дахиад нэг call to action-ууд маркетингууд нь MMA руу явж байгаа. Дахиад ийм орлого байна. YouTube дээр ямар бичлэгүүд хандлттай яваад байна гэхээр thumbnail маш чухал байдаг. Энэ бичлэгийг үзэхгүй юу гэдгийн шийдвэр гаргалтын 60% нь нөлөөлөв. Тэгээд одоо энэ caption буюу гарчиг нь ганзаяата болцоо гэдэг. Одоо энэ 1.9x гэсэн бол одоо хэр олон хүн ингэж тэг хэр өндөр проценттойгоор яг энэ бичлэгэн дээр дарж орж байгаа recommend хийгээ гараад ирсэн байхад яг яаж дарж орж байгаа гэдгийг үзүүлдэг тоо. За энэ бол ерөнхийдөө 4-өөс дээшээ байвал маш сайн. Цааш яг хуу thumbnail дээрээ бол бүр нэг амар анхаарахгүй ерөнхийдөө 75-ын хийцдэг өдөр ингэдэг оруулж байна. Тэр нэг өдөрт 80 саяын борлуулалт яаж хийсэн бэ гэдгийг ярьж өгье заяа. School дээр нийт 22,500 community байгаа. Тэрнээс яг тэр өдөр
13-т явж исэн байгаа. Яг тэр өдрөө өөрөө лайв хийсэн байсан. Тэгэхээр дэлхийн шилдэг 10 руу орцгоё бүгдээрээ гэсэн рeel оруулсан байсан. Тэрийн сүүлд үзсэн. Шүн бас YouTube дээрээ лайв хийсэн байсан. Энэ шүү дээ. Өдөрт $23,000. $23,000 гэдэг чинь одоогийн ханшаар хэд вүлээ? 23,000-ыг өөрчилдөг нь 3,450. 79 сая 350 мянган төгрөг. За эсвэл хамгийн анх сарын $34 байсан. Тэгэд би буруу санаагүй бол нэг 600 илүү 800 хүртэл $30-ороо явж байгаад тэгээд $49 болсон. Сүүлд дахиж нэмэгдээд $69 болсон. $69 болохоос өмнө membership-ийн тоо 1000 байсан. Тэгээд $69-оор 430 орчим борлуулалт хийсэн байна. Яг энэчнээс 800 үржигдэн 34 нэмдэг нь $49-ыг үржигдэг нь 200 нэмдэг нь 69-ийг үржигдэг нь 400. Тэгэхээр сар $64,600 нэгээ төгрөгөөр шилжүүлэх юм бол 222 сая 870 мянган төгрөг. Yes. Тэр өдөр 1000 гишүүнтэй байсан MMA шилдэг 10 руу орохын тулд нэлээд хэдэн борлуулалт гаргаж одоо энэ дээр community дундаасаа шилдэг 10-ыг шалгаруулад шилдэг 10-т шалгарсан community-гийн одоо тэр үүсгэн байгуулагчтай Alex Hormuz өөрөө уулзалт зохион байгуулад маш том хэмжээний сургалтыг зохион байгуулдаг. Энийг авахын тулд Төгөө гэдэг хүн ерөнхийдөө бол хичээсэн. Тэгээд Монгол community дэлхийн 22,500 дэлхийн шүү 22,500 community дундаас шилдэг 10-т буюу бүр шилдэг 8 руу орж чадсан байгаа. Эннийхээ маркетингийг яаж хийсэн бэ гэхээр ямар ч байсан reel оруулсан байсан тэрийгээ устгацсан байлаа. MMA-ийн гишүүд дотор affiliate marketing зарласан. Чи найзаагаа оруулах юм бол найзынхаа төсөн төлбөрийг шууд чи өөрөө ав. Ерөнхийдөө бол үнэгүй MMA-д орж ирэх боломж гэсэн үг. MMA руу үнэгүй орж ирэх боломж. Найзаараа даалгаад тэр хүн мөнгө төлөөд орлоо. Найзд нь өрсөн найзд нь мөнгө нь орлоо. Тэрийгээ буцаагаад авлаа. Эсвэл найз нь өөрөө шууд борлуулалтаа хийгээд affiliate marketing хийгээд тэр мөнгөний өөрөө ч гэсэн авч болно. Тэгээ нэг шөнийн дотор цаачин битүү лайв Instagram дээрээ лайв хийсэн байсан. Ардаас нь YouTube дээрээ стрим лайв хийсэн байгаа. Тэгээд энэ стрим лайв нь одоо энд харагдаж байна. Сайн англи хэлтэй биш бол чи Hustlers University-г ашиглаж чадахгүй. Бид нар болохоор одоо энэ араа ранкаараа явж байгаа community-нууд нь харагдаж байна. Сүүлийн 24 цагт одоо энэ нэгт явж байгаа Athena Pagler гэдэг хүний Entrepreneurs Agency гэдэг community бол 24 цагийн дотор $69,000 хийсэн байна. Тэгээд эднийх сарын subscription төлбөр нь $999 байсан. Яг Монголын хөрсөн дээр буусан зүйл ярьж байна. Одоо энэ араа энд болохоор одоо ингэ шилдэг 10-т ороогүй байна. Одоо ингээл стрим хийгээл, маркетинг хийгээл, давхар хажууд нуцаараа Instagram дээрээ бас лайв хийгээл ингээл хоёр тал зэрэг битүү маркетинг хийгээл хүмүүсээ итгэжүүлээл come on guys те. Орж ирсэн 400 хүмүүс бол маш шаацтай орж ирсэн. Энэ бас гэдэг Ёможи юу чаа. Би хизээч Монголд байрахгүй. Би хизээч Монголд маш арда. Одоо ингээд шилдэг 10 руу ороод ирсэн. Би хизээч Монголд амьдралаа ирээдүйд төлөвлөхгүй. Яагаад тэгэхээр миний сэтгэлгээ хэдийний дэлхий рүү гарцсан. Би дэлхийд ярьж байгаа юм сонсож байна уу guys? Би хизээч Монгол дахиж амьдрахгүй. Миний сэтгэл аль хэзээний гадаашаа гарцсан. Хэдийний гадаадын community олон улсын зах зээл рүү өрсөлдөд эхэлсэн. Community-ийн өрсөлдөөнөөрөө шилдэг 10-т монголчууд орж чадсан. Юу боломжтой гэдэг. Дэлхийд ямар өндөр аргаар та нар бодлоо сүүлийн 5 жилийн хугацаанд төгрөгийн энэ бүх AI роботууд үүсэж байна. Одоо бүр Тэгэхээр 8 руу ороод ирсэн. Sorry би нэг хийсэн байна. Харда 8 руу ороод ирсэн. Шилдэг 8 руу. Одоо энд бол 24 цагийн дотор $18,803 шиг хийсэн байна. Ингээ орлогоороо нийт орлогоор нь гэж чагсаадаг. Энд чинь сүүлийн сарын жилүүдээ. Зөвштэй би communities руу орлоо. Би school master class 125-ыг төлдөг гэсэн шүү дээ. Би тэр нөгөө сургууль энд сая бол зүүнкол дахиад хийж байна. Судалгүй юм байна. Энэ хардаа guys 8 цаг 9 минут 50 секундын live stream хийсэн байна. Энд одоо $20,000 болцсон явж байна.
Дахиад нөхөр бол энэ чи маркетинг авахсаал come on guys MMA дотор орж ирүүл юм бонус байгаа шүү, ийм ашигтай байгаа шүү. Оо тий. Түрүүний харуулсан одоо бүр нэмэлт төлбөртэй сургалтууд байсан штэ. Classroom. Сүүлд орж ирсэн хүмүүст энэ сургалтыг бүгдэнд нь үнэгүй өгсөн. За тэгээд цаа чи ингээд маркетинг бөмбөгцөөрөөгөө дэлхийн шилдэг 8 руу орж ирж чадсан $23,000 борлуулалт нэг өдрийн дотор буюу 24 цагийн дотор хийж чадсан fucking crazy. Энэ хүний галзуу гэхгүй юм бол өөр хиний галзуу гэх юм бэ? Өөр Монголд ингэж ажиллаж исэн, ингэж амар өндөр борлуулалт гаргаж исэн хүн байна уу? Миний мэдж байгаагаар бол нэрээ бараг 2 3 хан л байна. Үнэхээр галзуурч байгаа. Ингэж амар хичээж байгаа учраас энэ хүн өөрөх орлогыг ийм байлгаж энд хүргэж чадж байгаа. Энэ бол монголчуудын хувьд бол би бол дүгнэхтэй бас түүхийг бичсэн нэгэн цаг үе гэж бодож байна. Түүхийг бичиж чадсан. Тэгээ Mindset Mastery Academy сэтгэгдлийн хувьд үнэхээр үндсэнтэй маш олон тэр нууц нарийн хизээж их сургууль заадаггүй тэр мэдлэг скиллүүдийг яаж эзэмших юу яадын гэх мэт тэр бүгднгийн үнэхээр ойлгомжтой хамгийн сайн заасан байгаа. Би бол сэтгэл ханамж 10-аас дүүнэх юм болвол 15. За тэгээд энэ дээр цаашлаад ярих юм болвол сүүлд орж ирсэн энэ 400 хүн бол орж ирээд нэгэнт ингээд сургалтынхан үн цэнийг ойлгоцсон болвол энд угаасаа хэдэн 100 цагийн хичээл байгаа заяа. Нэг сарын дотор бүгдийг нь үзэж амжихгүй. Ягаад ч амжихгүй. Тэгээд левел ахдаг, түвшин ахдаг. Би бол одоо жишээ нь левел 6 дээр буюу 8-aalч гэдэг золтой явж байна. Би өөрөө оноо цуглуулад левел түвшин ахын левел ахих тусам хичээлүүд нь нэгдээ явдаг. Нэг хүн орж ирээ сарын дотор энэ бүх хичээлийг үзэж угаасаа барахгүй тарихны потенциал нь яагаад хүрхгүй цагийн чүрэлцэхгүй. Тийм учраас энэ орж ирсэн 400 хүн, энд байгаа 1400 хүн цаашдаа дахиад сар болгон subscription-ийнхаа дагуу төлбөрөө сунгаал явна гэсэн үг. Тэгээ сургалтын үед бол үнцэн нь бол арай л дэндүү үнцэнтэй нэрээ юм. Одоо л $99 болсон ш. Юм $99 fucking их сургууль та нар жилд хэдийг төлдөг үлээ? 7 сая, 4 сая, 5 сая. Их сургуульд хизээж заадгүй бүх мэдээлэл $99 гэж бодоод үзтээ guys. Тэгээ та дэс сонирхчихвэл MMA руу ороорой. Цаадхны чинь bio дээр энэ school.com гэсэн линк байгаа. Энэ линкээр нь ороод карт холбоод орчиж болно. Скуулыг жоохон нэмээд танилцуулах юм бол одоо ингээд календар хэсэг дээр өнөөдөр бол ингээд 10:90 болцсон байна. Энд бол шинээр орж ирсэн гишүүдийн танилцуулга байна. Өдөр болгоны явдаг асуулт хариултын Zoom call товлогдсон байна. Гэх мэт. За тэгээд Төгөө 116 гэж нэг юм галзуу нөхөр байна. Тэгээд энэ хүний ард юу болдог гэдгийг өөрийнхөө мэддгээрээ айл болох чадхаа та бүхэн тайлбарлаж үзүүллээ. Тэгэхээр галзуу нош цуврал контентын маань эхний дугаар энд хүрээд өнгөрч байна. Тэгэхээр дараагийн дугаараар Идэрбат гэдэг үнийг чанахаар бэлдсэн байгаа. Subscribe дараад таалагдсан бол лайк дараад ямар ч хамаагүй комент үлдээгээд Төгөө гэдэг хүний талаар юу гэж боддгоо бас комент үлдээгээд дараагийн бичлэгийг хүлээгээд байж байгаа. Subscribe дарахаа мартваа guys. Bye.